Үнэн ба зөв цаг. Сайн байцгаана уу хүмүүс телевиз үзэгчдээ өчигдөр мэндийг хүргэе. За үнэн ба зөв намын үнэн ба зөв цаг нэвтрүүлэг яг одоо та бүхэнд хүрч байна. Ингээд энэхүү нэвтрүүлгийг надтай хамт хөтлөхөөр үнэн ба зөв намын дарга за Отгонбаатар хүрэлцэн байна. За баярлалаа. За миний нөгөө талд үнэн ба зөв намын нэвтрүүлэг, үнэн ба зөв цаг нэвтрүүлгийг бас хамтран хөтлөхөөр үнэн ба зөв намын ерөнхий нэрийн бичгийн дарга Бат гişг маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. За өчигдөр бид боловсролын тухай ярьсан. За боловсрол гэж юу вэ? Боловсролтой хүнийг ямар хүнийг боловсролтой хүн гэж хэлэх вэ гэж тэ. За тэгвэл өчигдрийн бидний нэвтрүүлэг дуусны дараагаар хүмүүс холбогдоод сэтгэлдээ хэлсэн энийг заавал хэлж өгөөч гэж дуулгаж өгөөч Монгол түмэн бас сонсох ёстой гэсэн. За энэ ямар учиртай сэтгэлдлүүд байваа гэж. За Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сумаас дулам ихч бол сэтгэлдээ үлдээсэн байгаа. За манай энэ ер нь бол малын түүхийд бол ерөөсөө ямар ч үн цэнэгүй болчлоо гэсэн. Тэгээ малын түүхийд үн цэнэгүй байгаа даа учраас малчтад бол амьдрахад бол маш хэцүү хүнд байна гэж ярьж байгаа. За энэ юутай холбоотой бэ гэхээр ерөөсөө энэ хоёр намын бодлого буруу байгаад байгаа. А тэгээ хоёр намын бодлого юугаараа буруу байна гэхээр ерөөсөө Монголын ард түмнийг ядуу байлгах технологи суулгасан. Энэ технологитой холбоотойгоор Монголын ард түмний малын хон одоо түүхийд хүртэл үн цэнэгүй болж байна. Бид ядуу байна гэдэг шалтгаан одоо хүмүүс иргэд бол тавьж байгаа. За дараагийн нэг асуудал юу гэхээр Шилэн аймгийн Буганд сумаас холбогдсон. За энэ бол одоо ерөө голын хайд бол лицензгүй маш олон одоо уул уурхайн компаниуд бол алт олборлож байна гэж байгаа. Энэ алт олборлож байгаа компаниуд болохоор ерөөсөө усыг нь бохирдуулж байна гэж байгаа. А дээрэс нь энд бол тийм мал бэлчих байтугай одоо хүн одоо гიშгэх газаргүй болчлоо тухай яриад байгаа байхгүй. А хүн ерөнхийдөө бол монголчуудыг сайхан ярьдаг шүү дээ, тэ. Ямар уудам юм бэ миний тал нутгаа гэж. Ямар уужим юм бэ монгол хүний сэтгэлээ гэж. Ингэж дуулах хэрэггүй болжээ бид нар. Ингэж дуулах хэрэггүй болсон учраас хоёр дүүдээ уламжилж байгаа маа хоёр дүмэн хилээд өгөөч гэсэн. За ерөнхийдөө бидний төлөвлөгөө юу байгаа гэхээр мэдээж урт нэртэй хууль гэж юм бол байгаа тий. А тэр хуулийн хэрэгжилт хэрэгжиж гэнэ үгүй гэвэл бас асуудалтай. Огт хэрэгжихгүй байх гэж бол болохгүй. А гэхдээ хэрэгжихгүй байгаа учраас тэнд гол дагаж хүмүүс одоо ерөө голыг бол сүрдлээд байгаа маа гэдэг сан санаачлахыг бол цэнд хүн бол тавьсан. Тэгээ энэ хүний одоо бол сан санаачлах хамгийн зөв байна. А бидэнд ямар гаргалгаа вэ гэж. Хэрэг бид юу яах юм бол тодорхой хэмжээнд тийм манай барьж байгаа бодлогын хувьд гэх юм бол бид одоо яг айсаа дагсан тий голын айсаа давсан газар одоо алт олборлохоо болий тий олборлуулахгүй бай. Үнэхээр стратегийн ач холбогдолтой газар байна гэж үзэх юм бол тухайн малчтайгаа эхлээ зөвлөлдөө тухайн малчтаа өөр газар руу шилжүүлээ тухайн малчтынхаа амьдралыг шийдчихэд түүнийхээ дараагаар бид нэр алтаа олборлох уу гэдэг асуудлаа ярив. Тэгэхгүйгээр өнөөдөр яаж юм гэхээр ерөөсөө шууд за алт олборлох уу за бай алт байна уу бай тэгвэл энийг олборлъя энэ уулуурхайг ашиглах уу ашиглая нэг компани очдог шууд малчтыг хөөдөг туудаг дээрээс нь гол улсын бохирдуулдаг ийм асуудал байгаа даа. За товчхондоо зүгээр нэмээд хэлэх юм бол одоо манай намын бодлого бол хууль хэрэгждэг болгоё л гэж байна. Урд нэртэй хуулийг өнөөдөр батлахын төлөө улсын хурлын одоо нэр бүхий 7-8 гишүүд өнөөдөр бол маш их зүтгэж үр дүн гаргаж энэ хуулийг бол батлуулсан. Голын айсаа газар бол алт олборлох байтугай уул уурхай ажиллуулах хэрэггүй гэдэг тэр хуулиар хоригдсон. Харамсалтай нь хууль тоохгүй. Ерөөсөө Монголд өнөөдөр хамгийн завхарж байгаа манай ард иргэдийн дургуун хүрээд байгаа гол юм бол энэ хууль хэрэгждэггүй. Ард иргэдийн энгийн ард иргэдийн нуруунд дээр хууль нь хэрэгждэг, эрх мэдэлтэй даргын нуруунд дээр хууль хэрэгждэггүй. Энэ тогтолцоог бол нэгт манай ард иргэд шүүмжилж байгаа. Тийм учраас яг өнөөдөр Монголд байгаа хуулийг бол хэрэгждэг болгоё гэдэг юмыг тавьж байгаа. Тийм ээ. За мөн Архангай аймгийн Эрдэнэ мандал сумаас за Өлзий сайхан ихч бол бидэнтэй холбогдсон. За монголчууд нэг ингэж ярих дуртай штэ. За үннийг хэлсэн хүнд бол хүн өшөөтэй байд юм өхөр унсан хүнд бол нохоо өшөөтэй гэж. Үннийг хэлсэн хүнд миний хоёр дөө манан өшөөтэй болсон шүү те. Өхөр унсан хүнд нохоо өшөөтэй биш бас манан өшөөтэй болсон. Манан гэдэг бүлэглэл бол ерөөсөө үнэн хэлж байгаа үнний дуу хоолой болж байгаа тэр хүмүүс бүгд нь өшөөтэй байгаа. Тийм учраас миний хоёр дөө бууж өглгүйгээр хяндралгүйгээр энэ нэвтрүүлгээ өргөжлүүлээрэ энэ намынхаа үйл хэргийг өргөжлүүлээрэ гэдэг сайхан сэтгэлийн чин сэтгэлийн захиас өгсөн шүү те. За ер нь бол бидэнтэй олон хүн холбогдсон. За хамгийн гол нь тэр улсуудаас бид нар таны нэрийг хийж болох уу нутаг улсууд дурдж болох уу гэдэг юмыг асуугаа. Болно гэсэн улсуудынхаа мэдээллийг бол ингээ хэлж байгаа. За нэвтрүүлгийн доогуур бол бидэнтэй холбоо өрөх утаснууд бол гарч байгаа. За энэ дээр бол холбоо өрөөд урмын үгээсээ эхлээд улс төрийн намд элсий гэдгээсээ эхсүүлээд мөн одоо санал шүүмж
гомдол асуултыг асууж болно гэдэг зүйлийг бас хэлэхэд таатай байна. За Facebook хуудсан дээр бол үнэн ба зөв нам гэдээ хайх юм бол манай албан ёсны Facebook пэйж хуудас болон нүүр ном хаягууд гарч ирнэ. Мөн үнэн ба зөв нам гэсэн групп байгаа. За Твиттерд бас үнэн ба зөв нам гэсэн Твиттер хаяг маань бол одоо ажиллаж байгаа. За энэ хаягуудаар бол биднээс асууж болно гэдэг зүйлийг хэлье. За Бантарчгийн хамгийн түрүүний ярьсан одоо малчдын түүхийн хэд өнөдөр үнгүй байна гэдэг энэ бодлого бол энэ хоёр намын яг бодлого нь хэрэгжиж байна. Тийм ээ? Одоо харлуулж ярьж байгаа даа гол биш. Энэ хоёр нам бол ард иргэдийг өнөдөр ядуу зүдүү байлгах юм бол хоньныхын нарийнс нь малынхын нарийнс нь үнгүй байх юм бол сонгуулаар 20,000 төгрөгийн төлөө бидэнд санд өгдөг болно. Хэрвээ энийг нь үнэтэй баян болгоод ирэх юм бол эдгээр бидэнд хууртхан болно. Тийм учраас яаж хийж байгаа малчдыг ард түмнийг ядуу байлгаж байгаа. Тэгээд хэдэн төгрөг нь өнөөдөр малчтаас авж байгаа 1000 төгрөгийн арьсыг эдгээр яг цаашаа гаргаад бодлогынхаа төвшөнд юм хийгдэн бол дунд нь хэд дахин ашгаа өнөөдөр нуглаад гаргаж байгаа. Хамгийн гол малчт ард иргэдийн өнөөдөр хөдөлмөр өнгөж байна. За энтэй өнөөдөр манай ард иргэд бас их зөвөр ойлгомоор. Одоо цагаан сар ингээд болоод ирэхээр малчтын маань хоньны ууц өнөөдөр үнд орж байгаа. За тэгэл эренгүүд манай одоо Twitter, Facebook одоо интернет хэрэглэх шүү дээ. Манай ард иргэд өнөөдөр за малчд нөгөө нэг ууцаа үнд оруулаад ирлээ, мөнгөө нэмээд ирлээ. За өвөл болоод 100 болохоор биднээс долонд гуйж тэгсэн мөртлөө нэг ууцаа үнэтэй сарж яана гэдэг асуудал тавьж байгаа. За би энэ дээр бол ямар байр суурьтай байгаа гэхээр ууц өнөөдөр үнэтэй байлаа гэхэд тийм ээ 250 350 мянгаар ууцаа авлаа гэхэд тэр авсан мөнгө чинь малчин хүний кармад орж байгаа юм. Халаасанд орж байгаа. Бид нар урд хятадын барааг өнөөдөр үнэтэй боллоо гэхэд өнөөдөр асуудал нэг тавьдаггүй. Тэгсэн мөртлөө малчдынх нь түүхийн хэд нь Монгол хүний юм хийж байгаа юм өнөөдөр манай малчдын хөдөлмөр өглөө малчд өнөөдөр өглөөний 6 цагаас үүрийн 5 жиг гэж үдсийн бүрэнхий болтол өнөөдөр манай малчд хөдөлмөрлж байна. Тэр улсуудад ажлын цаг гэж алгаа өнөөдөр шуурган дуруулж байгаа хөдөлмөрийн хамгийн хүнд нөхцөлд бол тэд нар маань ажиллаж хөдөлмөрлж тэгээд бий болгож байгаа тэжээж байгаа малж байгаа малаа өнөөдөр зах зээлд гаргаад ирэхэд нь хэдэн төгрөг нь үнэтэй тэгсэн мөртлөө хүүхдийн сургалтын төлбөр нь жилээс нэмэгдэж идэг авдаг хувцсных нь жилээс жилд нэмэгдэг эргээд 60 сая малтай мөртлөө бидний ядуу байгаа юм чинь энэ лүг өнөөдөр хөдлөх гээд байна. Тийм учраас үнэн ба зөв намын бодлогот бол одоо малчдынхаа түүхийд болон за малчтаа тэмцсэн бодлогыг бол маш оновчтой гаргаж ирж тавьж байгаа гэдэг зүйлийг бас хэлэхэд сайхан байна. За дараагийн мэдээлэл одоо хоёулаа мэдээллийн сэрэлт цэгмийн сайтаас мэдээ уншия тийм ээ. За бат шиг уншия бичгөө. За ерөнхийдөө бол гарч байгаа шүү. За ерөнхийдөө бол бид өнөөдөр одоо өөрийн худалдаач гэж ярьдаг тийм өөрийн худалдаач гэж ярьдаг монголчуудыг юм ядуу байлгацсан хэцүү амьдруулсан энэ технологи тэгээ өөрийн худалдаач хилдсэн л дээ энэ болохоор нарантуул дээр ч юм уу хар орон дээр ч юм уу янз бүрийн зах дээр байгаа юм өөрийн худалдаач одоо жишээлбэл бөмбөр худалдааны төвийн гадаач гэсэн яг юм өөрийн худалдаач зөндөө байдаг тэгээ эднийг зогсоохоо боловж байгаа юм байлаа хар орон худалдааны төвийн гадна талбайд бол тийм учраас энэ дээр иргэд бол яг өсөглөн зарлаад биднийг өгөх гэж байгаа мó гэдэг үгнээс өсөглөн зарлаж байгаа юм байлээ тийм. За одоо бол хошин шаг үзээ гараад ирсэн ч хотын төвөр тоглолт энэ төр бол ингээд нэг тэрэг төрдсөн тэн дээр нэг хэдэн чихэр тамиг хэдэн чихэр ичтэй чихэр зардсан ийм улсууд бол байдгаа самар зардсан тий. За энэ улсуудыг яг цаана бид нар ингээд аваад үзэх юм бол тэр улсууд ерөөсөө ядуу учраас л тийм зарж байна. Амьдрал хэцүү байгаа учраас амьдрахын эрхэмд л тийм зарж байна. Эргээд энэ улсуудын чинь өнөөдөр бол гэж хэлж байгаа боловч эргээд төрийн маань өнөөдөр буруу бодлого чинь энэ улсуудыг гудамжинд юм зарахад хүргэсэн юм аа. Энэ 30 жилийн хугацаанд энэ ард иргэд минь одоо яста ард иргэд хоёулыг хилээд байгаа шүү дээ. Монголын төр өнөөдөр ард иргэдэд хэр тусалсан бэ? Энэ хоёр намын том бодлого чинь ард түмэндээ яаж нөлөөсөн бэ гэдгийг чинь буруу бодлогын үр дүн л иргэдийг ингэж ядуу зүдүү амьдрахад хүргэж байгаа. Тэгээ энэний үр дүнд өнөөдөр гарч ирж байгаа. За тэгэхээр манай нам энэ дээр ямар бодлого өрж байгаа вэ гэж. Өнөөдөр гудамж талбайд юм зарж байгаа иргэд маань өнөөдөр ядуу байгаа учраас зарж байгаа учраас бид бол нийт хүн амынхаа 80% дундаж давхарлаа. 20% бол баян чинээлэг түвшинд нь авчнаа гэдэг ийм манай намын бодлого мөрийн хэлбэр байгаа. За эндээс бид нар аваад үзэх юм бол иргэд маань өнөөдөр баян болгоод
иргэдийг өнөөдөр ажилтай болгоод ажил хийсэн цалин нь амьдралд нь хүрдэг болоод ирэх юм бол энэ гудамжинд байгаа үргийн худалдаа гэдэг юм чинь өөрөө болгоор болж алга болно гэсэн байхгүй болж. Өнөөдөр нэгэнт ядуу байхад нь бид нар өнөөдөр улс орон буруу бодлого хэрэгжүүлж 3 сая иргэнийг ядуу болгочоод тэгээд амьдрахыг хүүхдийн тэжээгийн тулд амьдралаа авч явахын тулд гудамжинд үргийн худалдаа эргэлж байгаа энэ иргэдийг өнөөдөр болиулъя гэдэг энэ шаардлагыг тавьж байгаа төр бол үнэхээр бас тэг ард иргэдээс хэрхэн тасарсан юм бэ гэж. Оронд нь тэр зайсан төрийн тусгай хамгаалалттай газар амьдраад байгаа тэр эрх дархтангуудаа хууль өвчлүүлээч. Оронд нь өнөөдөр Монголын төр хуулийг улаандаан гişгээ явж байгаа тэр дарга нартаа өнөөдөр хуулийг хэрэгжүүлээч гэдэг ийм л юм байгаа. Бид нар зүгээр зохицон харах юм бол. За тэгээд энэ тал дээр бол өнөөдөр манай иргэд мэдээллийн үнэн ба сэрэлт цэгмийн сайт дээр мөн мэдээлэл тавигдлаа. За би тэр сэрэлт цэгмийн мэдээллийн сайтаас яагаад мэдээ уншаад байна гэхлээр өнөөдөр аль нэг намын хараат бус аль нэг хэн нэгэн даргын захиалгатай бус яг ард түмний дуу хоолой болж мэдээллийг тавьж байгаа гэдэг үгнээс сэрэлт цэгмийн сайтын мэдээллийг би тэр бол одоо уншиж ярьж байгаа гэдэг зүйлийг бас хэлье. За Бадгшиг нэмээд зүйл. Ерөнхийдөө бол энэ үүргийн худалдаачдыг бид нар хаазаалхаасаа илүүтэйгээр тий болооч одоо болохгүй байна гэхээс илүүтэйгээр энэ хүмүүсийг бас ойлгох хэрэгтэй. Амьдралаа авч явж байгаа нүр хүүхдүүд яг тэднийг хүлээгээд өгч байгаа байхгүй юу? Тэгээ үр хүүхдүүд нүлээгээд байна. Яг л амьдралтай холбоотой өнөө маргаашаа амьдралыг залгадаг учраас бид нар бол энийг шууд одоо шийдвэр гаргаад бойл байр гэхэд бол үнэхээр асуудалтай байна. Энийг өөр зохицуулт хийж болохгүй байгаа мó гэдэг асуултыг байвал төрийн одоо томчууд бол тамир тий. Тий. За одоо яг манай иргэд бол ганц одоо үүргийн худалдаа хийхгүй. Одоо самар гарлаа. Тийм ээ самар гарахаар за тэр газар руу яваад самарад яваад хэдэн төгрөг хийгээд амьдралаа гайг болгочих. Иргэдийн маань олж ирээд тэр самранд яваад олоод ирсэн мөнгө манай иргэдийн нэг хашаагаан зүв болгож байна. Хашаанда байшин барьж байна. Ерөөсөө л амьдралаанд ээжлэж байна. Гэтэл төр яваад очихоор нь ерөөсөө самранд гарахгүй. Самранд явуулахгүйгээ хорчдөг. Гэтэл дээрээс нэг том дарга ярихаараа цагдаагаараа яриулаад хэдэн нөхдүүд энд нь ороод самрыг аваад идэг. Болохгүй биш болоод байдаг. Гэхдээ ингийн заавал нэг төрийн үйлчлэг. Энэ дээр манай төр өнөөдөр яаж ижилхэн бэ? Маш ойлгомжтой. Самранд явъя гэд ирсэн иргэдэд бүрдгээ. Тэгээ бүгдэнд нь газар зардаг шүү дээ. Та гурав бол энэ хавийн ийм газараас самар авнаа. Тэр авсан самарныхаа тэдийн хэмжээнээс нь төр ийм татвар авнаа. Маш ойлгомжтой. Тэгээд ерөөсөө юм хийгсэн иргэдэд дэмждэг төр бий болох хэрэгтэй. Амьдралын төлөө явж байгаа иргэдэд дэмждэг төр болох хэрэгтэй. Гэтэл амьдрах өнөөдөр сонирхол байхгүй одоо гэртээ залхуураад ингээ гівдэж байгаа улсуудад хүнсний толон тарагдаг төртэй. Яг амьдралын төлөө явъя, амьдралаа би босгоё гэж явж байгаа иргэндээ дэмждэггүй төрийн бодлого өнөөдөр үйлчлээд хэллээ. Тэм учраас үнэн ба зөв нам өнөөдөр байгуулагдаад энийг өнөөдөр зөв болгоё гэдэг ийм юм тавьж байгаамаа. За. Ерөнхийдөө бол энэ хүмүүс одоо монголчуудад нэг ийм байл та мэдлэг чадвартай иргэдээ одоо бид өдөр бүр дэмжих хүчтэй гэж байгаа. Мэдлэг чадвартай, шинийг санаачилдаг. Бид одоо жишээлбэл Америк нэгдсэн улсын жишээг харах юм бол тий магадгүй Стив Джобс ч гэдэг юм уу, Билл Гейтс ч гэдэг юм уу энэ мундаг хүмүүс нь Америк нэгдсэн улсуудын томоохон одоо тий компаниудыг байгуулад Америк нэгдсэн улсын томоохон хөрөнгө оруулалтыг олж идэг. Одоо дэлхийд бол одоо номер 1 2 компаниуд мэдээж байна шүү дээ тий. Энэ гэтэл манай Монголоос яагаад ийм томоохон хэмжээний компани корпорац төрөхгүй байна? Яагаад иргэдэд дэмжиж өгөхгүй байна гэдэг шин санаачлах бариад гүгээд орж байгаа юм л да. Цоорга гэл тий тийм гүгээд орж байгаа. Тэгэнгүүт яаж юм гэхээр манад ийм хуульцсан орчин байхгүй. Тийм наа чи цоо шин юм байна. Тэ? Наа чи Америкт хэрэгждэг бизнес үү? Наад чи альсэл өөр газар хэрэгждэг бизнес үү? Энэ бол маа тийм хууль зүйн орчин, хууль хэрэгцсэн орчин байхгүй учраас бид одоо дэмжих боломжгүй гэдэг ийм хаацаал байгаад. Тэгэхээр түүний оронд бид нар яах ёстой вэ гэхээр тэр одоо тэгвэл мундаг бизнес шин санааг нь бид нар олон улсад нь гаргаад, олон улсад нь танилцуулаад, судлаад тийм ээ. Олон улсынхан тэр сургалт семинарт нь суулгаад, олон улсынхан тэр үзэгсэн худалдаанд нь аваачаад тэгээд түүний дараагаар бид нар яах ёстой вэ гэхээр иргэдээ хэрэг зүг байна гэх юм бол тэрийг одоо төрийн бодлохоор дэмжиж өгөөд тэгээд тэр бизнесийг бид нар эхлээд Монголын зах зээлд дараад нь яах юм дэлхийн зах зээлээр гаргадаг тийм систем бол шилжих хэрэгтэй. Одоо манай иргэд одоо гоё үгэнд хуурддаг тийм ээ. Жижиг дунд бизнесийг дэмжнэ. Ард ирдэн дэмжнэ гэдэг үг. Гэтэл өнөөдөр суманд явж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж өнөөдөр ямархуу юм явж байна. Өнөөдөр за 5 сая төгрөгийн зээл авъя гэд иргэн мэдүүлэг өгөх юм бол тэр хүн чинь 5 сая төгрөгийн эргээ хулигдахгүй байх хэмжээний орлого
баталгааж болж байгаа. Тэгэхээр тэр орлогын дор хаяж өөрт нь үйл хөдлөх хөрөнгөний 20 сая төгрөгийн үйл хөрөнгө сарын орлого нь 800 мянгаас дээш тэр тавьж байгаа байхгүй. За бүр 50 сая төгрөг авъя гэх юм бол одоо манай ард иргэд авчихын хэлж штэ. Зээл авахын тулд зээл авах шаардлагагүй гэдгийг баталж зээл авдаг боллоо. Ийм орчинд өнөөдөр бизнес хий гэж хэлж байна гэж. За одоо манай намын бодлого өнөөдөр ямар бодлого болж байгаа. Баатгишиг гэдэг залуу сумынхаа төвд өнөөдөр би талхны цех барья гэдэг энэ төслийг бичээд ирэх юм бол за сумын төсөл хариуцсан мэрэгчлэн үзээд хянаад за чамд 30 сая төгрөгийн зээл хэрэгтэй юм байна. Олгоё. 30 сая төгрөгийг та юу хийж байгаа? Баатгишиг ойлгомжтой аваад идчихгүй. Би талхныхаа цехийг барих юм. Тэ байшингийн барих дотор технологи нь оруулж ирэх юм. Тэгээд түүхий идэ аваад гарна. Ингэнгүүт нь төр үнэхээр сумынхан зах зээл болоод талхны цэг ажиллах боломжтой гэдгийг судалчих юм бол төр Батгшиг 30 сая төгрөг үнэгүй зээл юу барьцаагүй зээл олгож байна. Ингээд Батгшигийг харин тэр зээлээ олонгууд Батгшиг байшингаа барихт нь сайн хяналттай. Үйлдвэрийн технологийн асрахт нь сайн хяналттай. Ингээд Батгшиг 30 сая төгрөгөөр байшингаа бариад үйлдвэрийн технологиг оруулж ирээд талхны цэгийг барьчихж байгаа. Ингээд Батгшиг одоо барьцаа өргөд болчихж байгаа. Одоо Батгшигийн барьсан талхны зэгийн төр барьцаа болгож аваад за одоо энэ барьсан юм та зээлээ ингэж төлөөд өөрийн болгож аваарай гэж хэлэх юм бол яг жижиг дунд үйлдвэрлэлийг зөв тэмцсэн иргэдэн тэмцсэн болно. Гэтэл өнөөдөр барьцаа өргөдтэй хүн өнөөдөр 50 сая төгрөгийн зээлийг суманд авъя гэж байгаа хүн бол сумын олигарх л энэ бизнесээ авч байгаа юм. Тэгэхээр аль эсвэл өнөөдөр 300 сая төгрөгийн зээл авъя гэдэг бол тэр бум төгрөгийн барьцаа өргөдтэй. Тэгэхээр яах юм? Энэ том дарга нарын чинь төрөл садан энэ том дарга нарын чинь хүүхдүүд нь авч байгаа юм. Тэгэхээр манай ард иргэдэд хэлэхдээ бид ингээд та бүхэн зээл өгж байгаа боловч яг үүндээ авдаг улсууд нь эдгээр өөрсдөө тэр зээлийг авч байна. Өнөөдөр бондын мөнгийг орж ирэхэд дарга нар яаж хуваацдсныг Монголын ард түмэн бид тэр хэлүүлэхгүй мэдж байгаа. Монголын ард түмэн энэ хоёр намд 50 дүнгээ тавьчихсан. Одоо яах вэ гэж сууж байгаа. Тийм учраас бид нар бол энэ ард түмэнд одоо би нэг энэ зургийг харуулъя. За одоо энэ манай намын тавьж байгаа шийдэл энийг бол бид нар зүгээр ингээд зургаар олон түмэндээ ингээд багаар нь өргөж байгаа учраас харуулж байгаа. За дэлгэсэн дээр бол татагдаад харагдаж байгаа. Бидэнд ямар сонголт хэрэгтэй вэ гэж. За өнөөгийн төр төшиж байгаа намуудын шийдэл бол ард иргэд доороос нь бидэнд ингээд туслаа гэдэг тэгэхээр халамжаар өгчдөг. Ерөөсөө л дээрээс нь хувингаар асар зөгтөх байгаа. Дахиад хувин. Бид нар ингээд хоолтол багсан хэрэгтэй. Тэгхийн бол бид нар ноён байх юм байна. Манай үнэн баа зөв намын бодлого бол юу гэж гарч байгаа юм бэ гэж. Бид бол тэр дор байгаа асуудал ярьж байгаа иргэдэд шат тавьж байгаа. Хамтдаа бидний төвшөндөө гараад байна. Ерөөсөө би дундаж давхрыг 80% болгоё гэдэг чинь энэ. Иргэд маань хамт гараад байна. Тэгээд цөмөр гаргаад байна. Тэр доороос гарч ирэхгүй байгаа иргэнтэй боломж олгодог. Энэ шат бол тавьсан шат бол одоо хишгүүр бол боломж авахгүй. Ард түмэндээ боломж олгох төр болъё. Ард иргэдтэйгээ хамтарч ажилладаг төрийг бий болгоё гэдэг ийм бодлогыг л манай нам бол тавьж байгаа. За одоо ингээд ард иргэдийн дунд манай нам үнэн ба зөв нам гэдээ яриад хэлэхээр ийм имээр асууж байна. Гэ агаал намаа яах гэсэн. Энэ хоёр нам ч улс орны эзэн сүлдээ нам бол Монголыг хөгжүүлэх юм байна гэж хэлж байгаа. Гэтэл энэ дээр нэг юм манай ард иргэд бодох ёстой. Өнөөдөр улс төрийн нам гэдэг чинь Сталин, Гитлер, Ленин энтрий одоо онол улс төрийн нам гэдэг чинь гişүүд дэмжигдэгээ итгэл үнэмшил тэдний дуу хоолой төрийн бодлого болгодог тэдэнтэйгээ хамтарч ажилладаг төрийн эрхийн төлөө явдаг байдаг улс төрийн нам гэж тэр бодлоо үнэн байдаг. Одоо манай нам бол жишээ социал демократ үзэл баримталтай байна. Тийм ээ? Тэгвэл энэ хоёр нам гэдэг чинь юу юм бэ? Энэ хоёр чинь гişүүд дэмжигчдийнхээ итгэлийг хуурм нэглэх замаар аваад зөөн хэдэн хүн төрд гараад өөртөө хэрэгтэй хууль, өөртөө хэрэгтэй бизнес хийгээд байгаа байхгүй. Тэгээ бид энэ ардсан нам хоёрыг хараад энэ нам муухай юм байна гэдэг. Энэ бизнесийг харахаараа нам хэрэггүй юм байна. Гэтэл улс төрийн намын онолын үүднээс бол энэ хоёр өнөөдөр манайд байгаа энэ хоёр нам чинь нам биш ээ. Энэ чинь мап бизнесийн бүлэглэлийн мап болох болчихсон. Тэгэхээр бид яг ийм мапын бүлэглэлийг харахаар энийг нам гэж ойлгоод энэ нам муухай юм байна гэдэг байна. Тэгэхээр за бид өнөөдөр гаргаж ирж байгаа тавьж байгаа зүйл бол жинхэнэ нам. Одоо энэ нэвтрүүлгийн ард дээр жинхэнэ нам сайн чигийг зөв заана. Жинхэнэ намыг бий болгоё. Жинхэнэ нам гэж чинь өөрийн үндс сурталтай, үнд зүйлтэй. За тэгвэл
ялгаагүй намууд байгаа. Өнөөдөр намаар улс төр явах уу гэдэг чинь. За манай энэ ард иргэдийн дунд нам хэрэггүй гэдэг ойлголтыг өгчээ. За энийг бид нэр ухаантайтай ойлгочих. Нам хэрэггүй юм байна гэдэг. Энэ хоёр нам зориуд ийм ойлголтыг бидэнд өгч. Юу гэхээр өөрсдийнхөө гишүүдийн тоог нэмж өөрсдийнхөө хүрэг баталгаажуулах тусмаа өөр шин эднэртэй өрсөлдөөд гаргадаг зөв бодлогын намыг гаргаж ирэхгүй тул нийтэд нам хэрэггүй гэдэг ойлголтыг гаргаж өгөөд шахсан. Тэгээ манай ард иргэд нам хэрэггүй юм байна, нам бабаа юм байна гэж ойлгосон мөртлөө өөрсдийнхөө гишүүдчлэг улам нэмээд идэв. Баталгаажуулаад идэв. Тэгэхээр ийм тогтолцоог бол эднэр хийж. За би нэлээд урд ярьж байна. За намгүйгээр улс төр хий гэдэг энэ нэмийг манай ард иргэд бол барьсан байна. Тийм бодлоо ойлголттой болсон. Би энэ дээр нэг ганцхан уучлаар хэлээ. Нам юм бол бид парламентын засалтай улс тийм ээ. Тийм учраас нам хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Нам гэдэг бол институт байгуулга юм байл. Тэгвэл бид нар ерөөсөө тэр нам гэдэг институтыг ч юм уу ерөнхийдөө бол намыг дэмжиж байгаа мянган гишүүдийг үзье яадаг байхгүй. Хэнийг үзье яадаг байгаа гэхээр ерөөсөө намд байгаа болж бүтэхгүй байгаа нөхдүүдийг тэр одоо улсын төсөвт байгаа мөнгийг те ард иргэдийн татварын мөнгийг идээд байгаа уугаад байгаа тэр нөхдүүдийг л ард иргэд үзье яадаг байхгүй. Тийм учраас нам муухай юм байна л гэж боддог. Энэ хоёр намын чинь яг дотор нь ерөөсөө энэ буруу хүмүүс үүрлээд эцэд цэвэрлэгдэхгүй болсон. Энэ буруу улсуудыг цэвэрлж хаяа гэвэл энэ хоёр намд дэмжих юм болоо өөр юмыг дэмжихээс л энэ цэвэрлэгдэх боломжтой. Одоо эдгээр бол энэ хоёр намын дунд хичнээн сайн сайхан хүн гарч ирсэн тэрнийг татаж унгана. Бидэнд бол шал худлаа цаг хугацааны гарч зулж байгаа. Тэгэхээр энэ үнэн ба зөв нам бол бодлогоо танилцуулаад ард түмэндээ ингэж гарч ирж байгаа юм. За одоо нэг юм нам хэрэггүй би дааш нэр дэвшин ингээ гэдэг ийм хүмүүс нэг хэсэг бий болсон. Жишээ нь одоо манай Магнай, Бацандан, Уян, Ганбаатар тэгээ Жавхлан гэ. За одоо ингээд нам хэрэггүй бид нэр ингээ бие даагаад улс орноо гарч ирээд өөрчлөнө гэд бид нэр итгэж байгаа юм. Тэгэхээр Магнайг гаргачвал улс орн сайхан юм байна, Бацандаг гаргачвал сайхан юм байна, Уяндыг гаргачвал болох юм байна, Жавхлан гаргуул болох юм байна, Ганбаатрыг гаргуул их орн сайхан болох юм байна гэж манай ард иргэд үзээл. Нөгөө хэд гарч ирээл. Ягаад их орн сайхан болохгүй? Бүгд их орлог ишүү болоод байгаа. Болоод байгаа. Эргээр хിവэрэн байгаад байдаг. Ягаад вэ? Энэ хэд чинь төгс хүн гэж байдгүй. Төгс бодлого гэж байдаг. Тэр төгс бодлогыг улс төрийн нам гаргадаг байхгүй. Энэ улсууд чинь нэг нэгээр явж бодлогот хийдэггүй. Зүгээр энэ даргаыг солиод би оронд нь дарга болно. Дарга болохоор юу их юм мэдэхгүй. Одоо би улсын хурлын гишүүн Жавхлан буруутгаж юм биш. Жавхлан гишүүн бол би 76-75 хэрүүчийн дунд ороод ирлээ. Энэ хэдүүд бол намайг юм хэлэхгүй нэ гэдээ орилоод байгаа. Үнэн өөрөө ерөөсөө эхнээсээ намын тогтолцоо Монгол улсын үндсэн хууль болон дэлхийн гэрээ контрактууд улс төрийг ерөөсөө намаар л их боломжтой. Одоо дэлхийн өнөөдөр тавьж байгаа юм шиг. Бид л бодлого гаргаж ирээгүй. Дэлхийн жишг нь өөрөө тийм байна. Бодлого гаргаж ирээгүй. Одоо 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардсан хувьсгал. Энэ бүгд бол юу гэсэн үндэсний эрхчлөө, үзэл санаа гаргаж ирсэн. Үндэсний эрхчлөөтэй бол манжийн даргуудаас гарыг. Бусдаар манжийн даргуудаас гарыг гэсэн болохоос нөхөр хэнийг одоо тэрнийг дарга болохыг гэж гарч ирээгүй. Ардын хувьсгал гарч ирэхдээ анхны долоод Сүхбаатарыг ерөнхийлөгч болохыг гэж гарч ирээгүй байхгүй. Ерөөс ард түмэн өөрийнхөө эрхчлөөг олж байгаа гэж хэлсэн. 90 оны арчил бас арчил гэдгийг өнөөдөр Монгол бий болгоё. Өнөөдөр нэг намын тогтолцоо буруу байна гэдэг тогтцоог шүмжилж гарцсан. Дэлбэр дөржиг ерөнхийлөгч болохыг гэдэг нь гараагүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний яриад байгаа. Өнөөдөр энэ нам бодлогоо танилцуулаад байгаа. Бид улс орныг авч бодлогоо танилцуулаад байгаа. Энэ бодлогыг бид нэр батлах ёстой. Энийг гаргахын төлөө бид нэгдэх ёстой тухай ярьж байгаа. Бусдаар Отгон Баатар юм уу, Батган шиг гэдэг юм уу нөхөр дөржиг өнөөдөр энэ болохгүй байгаа улсуудын оронд нь тавья. Бид тэр Отгон Баатар чи юу хийх юм мэдэхгүй үл яах вэ? Батган шиг гараад юу хийх юм мэдэхгүй. Бид ийм хүмүүсийг төрдөн гаргаж үзье. Хоёрдугаар иргэний хөдөлгөөнийхээ ингээд тэмцэл хийгээд энэ одоо манайхан ард иргэд энэ хоёр намтай л ингээд тэмцэл хийж ивэл болох гээд байгаа юм шиг. Тэгэхээр юм болох гээд байгаа юм шиг бодоод байна. Үгүй ээ. Сүхбаатарын талбай дээр одоо мөнх хоёр гол нуурын нэгдсэн хөдөлгөөний тэрхүү мөнх хоёр Сүхбаатарын талбай дээр тэмцсэн. За болохгүй манай ард иргэд бухимдаад буудаадаг хулгайч байдаг алаад өгөөл гэж хэлсэн. Тэгэхээр нь буудцсан. Маргааш нь оройн нь мөнх хоёрын эсрэг мөнх хоёр бол уулуурхайг дарамтлж мөнгө авдаг байсан. Итгэ тимаа гэдэг нэвтрүүлгийг Игэл телевизээр 60 сая төгрөг өгөөд төлбөртэй нэвтрүүлэг цацжээ.
Тэр ороо. Ингээд тэр ороо тийм нэвтрүүлэг гарсан чинь Монголын ард түмэн мөнх хоёр бол ууларгыг дарамтлагч мөнгө авдаг нөхөр байсан байна гэд. Маргааш нь нөгөө эх орны төлөө тэмцсэн мөнх хоёрыг аврыг гэж очиход Сүхбаатарын талбай дээр 100 хэдхэн хүн очиж байгаа. Оронд нь мөнх хоёр 2 жил шоронд суугаад нэг найзаагаа шоронд алдаад гэр бүл нь 2 жил өнчрөөд үлдчихэж байгаа. Өнөөдөр Баатар шиг Отгон Баатар хоёр зориггүйдээ ингэж суугаагүй. Би тэр гараад Монголыг өнөөдөр аврыг Сүхбаатарын талбай дээр буу байдгаа бусад юмыг аваад тэмцэж болно. Бид хоёр шоронд яваад ороход би тэрээ ард дээр ихнэр хүүхэд өнчрөөд үлдчихэж байгаа. Нөгөө бос тэмцээ гэдээс ард түмэн байхгүй болчиход байгаа. Иймийн тулд бид нам гэдэг институтыг бий болгоо. Энэ институт дээр өнөөдөр улс төрийн нам бол сонгуулийн үед идэвчж байгаа. Өнөөдөр 2020 оны сонгуульч хаа болсон болоогүй. Үйл ажиллагаа бол ерөөсөө тийм хугацаанд явагдаад байдаг. Явагдаад байдаг. Бид нар өнөөдөр зөв бодлогон гараад ард түмэндээ 3 жилийн хугацаанд танилцуулъя гэдэг ийм нэвтрүүлгийг зорж гэрч намынхаа үзэл санааг та бүхэнд олон түмэндээ түгээж байгаа маа. За манай ард иргэд өнөөдөр нэвтрүүлгийн дор гарч байгаа утсаар бидэнд амжилт хүсч одоо маш олон улсууд нэвтрүүлгийн 2 дугаар явахад бол нийтдээ 100 гаруй улсууд бол үнэн ба зөв намд илсэе, залуучуудтайгаа нэгдэе, эх орноо сайхан болгоё гэдгийг бол илэрхийлж идэв, тийм ээ. Тэгэхээр одоо бас энэ утсаар нэвтрүүлгийн за бас үнэн ба зөв нам гэсэн пэйж хуудсан дээр нэвтрүүлэг бол лайв хэлбэрээр шууд явж байгаа. Тэн дээр бас сэтгэл бичээд фэйсбүүкээр бас саналаа илэрхийлж болно гэдэг зүйлийг бас хэлье. За өнөөдрийн ерөнхийдөө бол сэдв бол бид хоёр түрүү ярьсан тийм ээ. Яагаад энэ хүмүүсийг одоо ингэж хахчаад одоо гадуурхаад байгаа юм бэ те? Бидний хүмүүсийг яагаад ингэж амьдрах боломж өгсөн одоо хориод байгаа юм бэ гэдэг юмыг одоо санааг дэвшүүлсэн. За үүнтэй холбоотойгоор хүн хизээч ер нь жижиг бизнестэй болно гэж бизнес эрхэлдэг юм байна. Тий. Хүн хизээч жижиг бизнестэй болно гэж бизнес эрхэлдэг юм байна. Харин хүн бизнесээ том болгоё, бизнесээ үндэсний хэмжээ, за аймгийн хэмжээнд тий, сумын хэмжээнд, аймгийн хэмжээнд, за улсын хэмжээнд, бүр үндэсний хэмжээнд, альсаар олон улсын хэмжээнд бизнестэй болгоё гэж. Жижиг дунд бизнесийг дэмжих төсөл зээл гэдэг нэг нэр нь шүү дээ тий. Тэгээ энэ нэр бол ерөөсөө хүмүүсийг тийм нэг бизнесээр нь тийм одоо барилсан тий. Нөгөө нэг жижигхэн байх гэсэн технологи нөгөө баярч болохгүй гэдэг технологи яваад байна л. Нэрний төд хүртэл тийм. За одоо яг хөдөө орон нутагт нэг ийм сум хөгжлийнхээ сангаас бизнес хөгжлийн төв гэдэг юм суманд барьж байна. За би одоо тухайн сумын нэрийг хэлээд яах вэ? Тэ? Бизнес хөгжлийн төв гэдэг юмыг барья гэд 600 хэдэн сая төгрөгийн төсөв тавьдаад барьсан байна. Тэгээд дээрээс улсын төсвөөс талын гаргаад орон нутаг хөгжлийнхээ сангаас талын гаргуулад бизнес хөгжлийн төв 600 сая төгрөгийг барьсан. За бариад нөгөө бариад ирсэн чинь нөгөө дотор нь орох бизнесмен байхгүй. Бизнес хийдэг хүн байхгүй. Суманд нөгөө дотор нь хэн байх юм бэ гэдгийг бодоогүй. Зүгээр л байшин барьсан. Тэгээ нөгөө байшин жил болоод ирэхээр дээвэр нь муудаа. Дотор засвар үйлчлэгэн дэрт. Тэгээ нөгөө бүр сумынхаа төсвөөс нөгөө шинж орохгүй. Тий, сумынхаа бизнес хөгжлийн улсал зардал гаргаад эхэлж байгаа байхгүй. Энэ буруу бодлого өгөөс. Бид бол яах юм? Тэр 600 сая төгрөгийг сумын сэргэлэн цовоо юм хийчих 12 хүн 50 сая төгрөгөөр бизнес дэмжиж өгчхөө. Өгтөө юу гэх юм? За та 12 нь нийлээд юм хийхдээ бизнес хөгжлийн төв гэдэг нэг зогцсон юмыг наадахнаас барих хэрэгтэй шүү. Тэгээд яах юм? Эргээд наад мөнгөө 50 сая төгрөгийн ийм хугацаанд төлөх юм шүү гэдгийг өгцсөн бол улсын 600 сая төгрөг дэмий чавар байшин болоод үлдэхгүй нэ. Эргээд баячих гэдэг. Эргээд юм хийх гэдэг. Гэтэл өнөөдөр 600 сая бизнес хөгжлийн төв барья гэдэг юмыг нэг барьдаг тухайн аймгийнхан сумын иргэдийн хуралд гэдэг нэг нөхөр санаачлаа. Тэгээд суманд 600 сая төгрөгөөр барин тэр тендерийг би аавна. Тэгээ авах юм бол би тэдэн төгрөгийн ашиг олно гэдэг. Ерөөсөө төрөөс хулгай хийдэг. Тендерээр хулгай хийдэг нэг юм өнөөдөр Монгол гаргуулж явчихад байна. Тэгээ энийг бид болиулъя гэдгийг л үнэн ба зөв намын бодлого тавьж байгаа. Нэг зүйлийг өчигдрөөс хойш хэлээд байгаа. Үнэн ба зөв нам бол Монголын ард түмний зөвхөрл дундаас итгэл найдруулж гарч ирж байгаа маань. Үнэн ба зөв нам бол Монголын ард түмний хийж бүтээ гэсэн сэтгэл дундаас урагш гарч ирж байгаа. Бид ард түмнийхээ сэтгэлийг уншия. Одоо манай бидний намын тавьж байгаа мөрийн хөтөлбөр бол дандаа нэмдгэн цэг гэж тавьж байгаа. Бид гаргаж байгаа мөрийн хөтөлбөр дээр ард түмнийхээ саналыг нэмье гэж. Тийм учраас нэвтрүүлгийн дор бид утас тавьж байгаа. Бидний ерөөсөө заавчтай. Бидний ерөөсөө гаргалгаа байна, бодлого байна. Түүн дээр ард иргэд саналаа хэлээч, нэмэрлээч, ингэх юм бол урагшаа явах юм байна гэдгийг бол олж хараад байгаа. Тийм учраас бидний хөтөлбөр тэгж гарч байгаа. За, ерөнхийдөө бол
иргэд бол бизнес их тийм юу итгэх санаачлагтай байдаг гэж шүү. Итгэх санаачлагтай байдаг. Гэтэл одоо жишээлбэл 10 сая мянгат малчин нийлээд 10 сая мянгат малчин өрх нийлээд нэг сүүний өдөр байгуулах тухай асуудал хэрэгтэй чинь. Тэгээ хоорондоо тэр сүү цагаан эдээгээ борлуулдаг, сүү цагаан эдээгийнхаа ашиг шимийг хүртэж чаддаг тийм боломж нөхцөл Монгол бүрдэх боломж байна гэж малчид хүртэл хэлж одоо уцтаж одоо дамжуулж байна л да. За тэгээд ерөнхийдөө бол тэр одоо юу боловсруулж байгаа сүү цагаан эдээнээс малчд маань өөрсдөө одоо юу сүү цагаан эдээгээ дэлхийн брэнд болгох ер нь айрыг ааруул тий энэ Монгол ерөнхийдөө бол жилдээ 250-аас 400 мянган жуулч орж ирдэг юм байна. Тэгвэл тэр жуулчид дайлах одоо тий эдээ ундаа юу байх юм бэ гэж. Тэгээ цагаан эдээ байж болохгүй юм. Хайрыг байж болохгүй юм. Тий бид нар бол яг энэ дээр бол намынхаа бодлогыг бол одоо тэгээ аялал жуулчлалыг дэмжих гэдэг намын том хөтөлбөрийг бол өнөөдөр гаргаж тавиад ард түмэндээ саналаа тавьж байгаа. Тийм ээ? Энийг дистратер. За сэтгэл орж ирсэн байна. За нэвтрүүлгийн одоо телевизэн доор гарч байгаа утсаар бол за сонгой хайрхан дүүрэг за нарангийн голоос ган чимэг гэдэг хүн холбогдсон байна. За энэ хүн холбогдохдоо хүүхдийн мөнгөний сүүлийн 2 сарыг өнөөдөр өгсөнгүй юм яваа гэж. За ерөөсөө одоо энэ дээр одоо энэ хоёр намыг одоо муулахгүй баягээд буруутгахгүй баягээд байхад л одоо болохгүй юм да. Тэгэхээр яалтай билээ. Үнэхээр хэцүү байна. Тий, ерөнхийлөгчийн сонгуулиар хүүхдийн мөнгийг бүгдэнд нь ялахгүй өгөхөр боллоо бид өгөхөр боллоо гэж үгээс өссөн юм байна. Эдийн засгийн хуваар өслөө. Худлаа үзүүлэлт гаргаж ирээд өглөөгээд өгж байгаа юм. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуулийн нарт нь өөрсдөө ялах байгуулаагүй хүссэн юмдаа дарга нар хүрээд ирэхээр ард түмнийхэн германаас эргэл хулгай хийчих. Бид нар бол ерөөсөө одоо ингээд нэг тийм одоо хуурдж ханддаг. Бид нарыг хулигдаж ханддаг. Тэгээд нэг дураараа авирлж яадаг нэг ийм хүснээ бидэнд ярьдаг, бидэнд тэдэнд нь итгэдэг нэг ийм улс төрийн тойрогт бид нар орчижээ. Эннээс бид нар гарахын тулд өнөөдөр үнэн бааз зам нам бол ер нь Монголын ард түмбэл нэг л юм хүсээд байна да. Ил тод байдлыг л хүсээд байна. Ил тод байдлыг хүсээд байна. Тийм. Үнэн ил тод байдлыг. Тийм ээ. Зөв юм тавьж байгаа ил тод байдлыг. Тэгэхээр хүүхдийн мөнгийг сүүлийн 2 сар өнөөдөр олгодгүй боллоо гэдэг үнийг энэ саналыг бол тавьж байна. За манай намын хувьд бол хүүхдийн мөнгийг бол өнөөдөр хүүхдэд 20 мянган төгрөгийг өгнө гэдэг бол бас их чанартай юм аа. Энэ бол Монгол хүнээ өсгөх бодлого тавьж байгаа. За Монгол хүүхдийг өнөөдөр одоо үндсэн хууль заасан хүүхдийн эрхийг хангах төвшөнд нь өнөөдөр хүрэх юм тавьсан тавьж байгаа бол хүүхдийн мөнгө бол 20 мянган төгрөг бол биш юм байна. Өнөөдөр энийг хэд дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна л гэж харж байгаа. Энэ санхүүжилтийг үүсгэрийг эднэр 2008 онд ярихад бол тий оюу толгойн гэрээнээс орж ирж байгаа мөнгнөөс хүүхдийн мөнгө оруулдаг болно л гэдэг ийм имийг л Монголын ард түмэнд ярьсан шүү дээ. 5 толгойн гэрээг хийгээд ирэх юм бол сая 500 мянган төгрөг сая төгрөгийг ирэндээ гарнаа л гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө оюу толгойн өнөөдөр үйл ажиллагааг явуулаад идэг. 5 толгойн үйл ажиллагаа явуулаад идэг. Тэгээд яагаад хүүхдийн мөнгө байхгүй болчихвоо? Хулгайлцсан биш үү? Хулгайлчих. Тэгэхээр ийм хулгайтай бид нэр тэмцдэг нам болоё л гэж байгаа. Энэ хулгайг зогсоодог нам болоё л гэж байгаа. Ийм л бодлогыг бид нэр өнөөдөр тавьж байгаамаа. Тавьж байгаа. Тэгэхээр одоо энэ концептын бол бид нэр таавханд ард түмэндээ таниулаад явж байгаа. За намаа сайн танилцуулаарай. Дэмжиж байна гэдэг сэтгэлдлийг бол маш олон Монгол түмэн хэлж байна гэдгийг бол манай утсан дээр сууж байгаа залуучууд маань өнөөдөр хэлж байна. За төмөө олондоо маш их баярлалаа гэдэг зүйлийг хэлээ. За ерөнхийдөө бол за энэ сэтгэлдлүүд хүрэлцэн ирсэн байна. Нэг уншиж танилцуулъя. За улс төрийн бол шинэ нам бүрдсэн байна. Та бүхэн өөрсдөө танилцуулаарай гэсэн байна. Сайн танилцуулж байгаарай гэсэн байна. Тийм. За баярлалаа. За үнэхээр мундаг залуучууд байна. Амжилт хүсье. Эх оронд та нар шиг залуучууд бол дутаад байгаа шүү. Тэгээд итгэл алдваа гэж байна. Ерөөсөө нэг тийм хүлээлт байна. Хүлээлт. За нөгөө талдаа сэрэмжл байна. Нөгөө бидний өмнө гарч ирсэн нөгөө Магнай гэдэг агчин явж байгаад ардсан намд ороод алга болцсон. Бацаандан гэдэг хүн ардсан намд ороод алга болцсон. Уянган алга болцсон, Ганбаатар алга болцсон. Ингээд уусаад алга болчтой. Тэгээ одоо яг биднийг ингээ юм яриад зөв юм гараад ирэхээр усуу тэгж байгаа. Тэгээ та нар нөгөө л хичиг ингээд алга болчихвол яах юм бэ? Уусаад гээд. Тэр улсууд улс төр улс орнгийн сайхан яриад ингээ явж байгаа үедээ нэг юм хийсэн боловч эргээд урмаа явахдаа дараа үе алчиж. Одоо
Батган шиг Отгонбаатар өөр хэн байдгийг орны төлөө ярьж байгаа залуу идэхгүй ултан дараа үеиг өнөөдөр үгүй хийж өгчөөд яваад өгчжээ. Тэгвэл нэг юм өнөөдөр энд Магна Бацаанд ч юм уу уян Ганбаатар суугаагүй. Энэ дотор Батган шиг Отгонбаатар гэдэг хоёр өөр хүн байна. Тэгэхээр бид тэр хулигдсан хүмүүсийн ард түмний хуурсан хүмүүсийн өмнө бид тэр буруугүй. Бид тэр хуурдаг нэг юм чи биш ээ. Хуурахын тулд бид тэр ингэж сухгүй. Бид хоёр хуурахын тулд байсан бол худлаа явахын төлөө энэ өмнө ба зөв намын 4100 залуучууд явахаар байсан бол бид нэр Сүхбаатарын талбай дээр шалтан часаал хийгээл од улмаар байна шүү дээ. Тэгээд яах юм? Эх жилийн 20 онд нэг тойрогт улсын их хурлын гишүүн бий болоо эх орноо өөрчлөнө гэд сэвж өрсөлдөх ёстой байна л да. Бид ийм улс төрлөө яваагүй. Өнөөдөр үнэн ба зөв намын бодлого бол Монгол улсынхаа бүх сундаг, Монгол улсын бүх хороо баг дүүрэгт өнөөдөр хүрээд тэр зөв имийг өнөөдөр бодлогын шатнд нь хийдэг ийм том бодлого руу өнөөдөр явж байгаа. Ахаад хэлэхэд сумаа хороогоо багаа өөрчлөе гэж бодож байгаа залуучууд бидэнтэйгээ холбоо өрөөд нэгдээ явж байгаа. Тэгээ бүр олноороо зөмөрөө нэгдэх ийм юм хэрэгтэй байгаа гэдэг зүйлийг бас хэлье. За одоо бас л ярихгүй болохгүй очоод утгааны асуудал дэлгэрлээ штэ. Одоо хаачих вэ, яах вэ гэдэг л ярьж байна л да. Тэгээд ерөнхийдөө бол бид ингээд нэг утаа гэдээ ярихаар нэг Улаанбаатар хотод амьдарч байгаа гэр хороолтын нэг 200 гаруй мянган өрхөө нэг тийм үзий ядаач байгаа юм шиг те энэ хэдэл утаад тавиад байгаа юм шиг. Гэтэл яг одоо харах юм бол бид нар энэ 200 мянган өргөчн үнэхээр чин сэтгэлээсээ амьдрах гад зүтгэж яваа жирийн иргэд шүү. Тэгээд эднийг бол зөвөр ойлгох хэрэгтэй. Дээрээс нь дуртай байх хүмүүс Улаанбаатар руу орж иж одоо тэг гэр байж амьдраад утаа үүсгэж байгаа юм бол биш ээ. Энэ хүмүүс гэдэг чинь энэ хүмүүс чинь ерөөсөө амьдралаа болгох гэж, амьдралаа залгуулах гэж бяцхан зах зээл рүү орж ирэх гэж одоо тийм бяцхан зах зээл рүү одоо тэмүүлээд Улаанбаатар хотыг бараадж байгаа маа. Энийг ойлгооч гэдэг. Энэ оролтын Улаанбаатар хотын яг өвөл болж байгаа утаатай холбоотой юм дээр бид нэг л дүг тавьж байгаа. Үнэн баа зүүнээс. Улаанбаатар хотын утаа Монголын өнөөдөр энэ утааны асуудал бол ганцхан үгээр тодорхойлвол ядуу учраас. Ядуу учраас бид утаагаа шийдэж чадахгүй. Өнөөдөр төрөөс энэ дарганаараа ингэтлээ хулгай хийхгүй төр хэрвээ мөнгө нь байсан бол зөв зарцуулсан бол дулааны цахилгаан станц эдгээр 3-ыг нэмэд барьчих байжээ. Дулааны цахилгааны станцыг 5-ыг нэмэд барьчих байж. Тэгээд өнөөдөр асуудлаа шийдсэн бол Улаанбаатар хотод байгаа гэр хорооллын иргэд маань төвийн цахилгаан дулаанд холбогдоод цахилгаан хангалттай байсан бол цахилгаанаар гэрээ халаагаад утааны асуудал ч байхгүй байсан юм аа. Өнөөдөр цахилгааны төлбөрийг хөнгөлөе гэж байна. Баян гушуунд амьдардаг, би өөрөө гэр хороолд амьдардаг. Өнөөдөр баян гушуунд байгаа айлаас очиод тогоо дулаанаа өнөөдөр цахилгаанаар шийдъя гэж очиход шөнийн цагт тог нь хүрдгүү маа. Өнөөдөр цахилгаан тогоон дээр хоол буцалгаад бүр болдгоо гэж боддоо орон цагт. Тогоотой хоол нь буцалдаггүй. Тийм хэмжээний баг тогтоо байж байгаа. Тийм байхад өнөөдөр яаж өнөөдөр гэр хорооллого утаас салах юм. Манай намын бодлого бол энэ төрөөс хулгай хийдэг юм ийг цогсооч. Төрөөс төрдөг тэр бомтонгуудыг л боловч. Тэгхийн бол төрийн мөнгө зөв юмдаа зарцагдах юм. Бид нар дулааны станцыг, цахилгааны станцыг нэмээд барьчих л да. Олныг. Тэгээ өнөөдөр гэр хорооллоо бид нар бодлогоор хангая. Эргээд Улаанбаатар хотын гэр хорооллын төвшөнд бид нар өнөөдөр ярихад нэг асуудал тавьж байгаа маа. За энэ дээр юу байгаа юм гэхлээр өнөөдөр манай ард иргэдийг шулж байгаа бодлого үйлчилж байгаа. Би өөрөө одоо гэр хороол амьдэрдэг тийм манай тоны гэд нэвтрүүлэг хийжсэн зүгээр яг боддоор нь хараад ярихад орон сууцнд өнөөдөр 2 руу байранд орон сууц орё. За гэр хорооллоосаа гараад Улаанбаатар хотын утаа босоод 2 руу орон сууцнд орё гэсэн залуу лизингээр байр авахын тулд за 60 сая төгрөгөөр байр авч байгаа. За 80 сая төгрөгөөр авч байгаа 2 руу байр. Арай 1 метр квадрат нь боломжийн түвшинд. За 20 сая төгрөг нь урьдчилан мөнгө болгож өгч байгаа. Бүх юм тавиад алт өндрөөсөө зээлээд арай ч юм 20 сая төгрөг бүрдүүлээд өгч байгаа. Өгөнгүүд 60 сая төгрөг нь 20 жилийн хугацаатай лизинг болж байгаа 8 үнэтэй. За 60 сая төгрөгийг 20 жил төлөө дуусгаад нөгөө 60 сая төгрөг нь хүүтэйг нийлээд 120 сая төгрөг болчихж байгаа. Анх төлсөн мөнгөтэйг нөгөө хүн 140 сая төгрөгөөр байр авч байгаа. За нөгөө байранда 20 жил арай ч юм төлөөд амьдэрсэн чинь нөгөө 140 сая төгрөгөөр авсан байр нь 20 жилийн дараа бүтэн байх уу гэдэг асуудал гарч ирж байгаа.
баралж нурандаа бүтэн байна гэдэг хэцүү. За үгүй юм аа гэхэд метр квадрат нь бага учраас хоёр хүүхэд нь томроод хоёр хүүхэдтэй болоод хоёр хүүхэд нь томорч орж ирээд аав ээж бид хоёрыг нэрэн дагуулж ирье нөхрөө дагуулж ирье гэдэг ирэхэд аав ээж хайчих бай тэр үед. Насаараа төрийн албанд төлөөд цалингийн лизэн төлөө явсан хүн насны бүсэнд эргээд лагер руу гэр хороолох гарахад л хүрч байгаа. Өнөөдөр Монголд гэр хороолт очих гэдэг. Өнөөдөр орон сууцны үнийг өнөөдөр хэд хөргөцсөн үнээр өнөөдөр барьж байна. Энд өнөөдөр манай дарга нар дунд цөм бизнес хийж чадчихэв. Цөм бизнес хийж байна. А хэрвээ бид өнөөдөр гарах юм бол орон сууцны үнийг өнөөдөр яг барьж байгаа. Одоо 1 метр квадрат орон сууцыг барихад бол яг бодит зардал бол нэг 650 мянгаас 800 мянган 50 мянган төгрөг бодит зардал гарч байна. Хамгийн өндрөөр тооцоод. Өндрөөр нь тооцож шүү. А тэгтэл ийм байр гарч байгаа юмыг авилга газрын 8 дарга нарын бүх шахаагаан шингээгээд ард иргэдэд сая 400 мянган төгрөгөөс 3 сая 500 мянган төгрөгийн хооронд нэг өрөө метр квадратын бодоод өгч байгаа байхгүй. Ингээд цөм бизнес хийж байгаа. Тэгэхээр манай нам гарч ирэх юм бол ард иргэдтэй яг өнөөдөр баригдах тэр байшин барихад гарч байгаа яг тэр зардлаар нь ард иргэдтэй байр болгоё. Ингэх юм бол манай ард иргэд тэр байрыг хямд аваад ирэхээр сард нэг хүн 20 жилийн хугацаанд төлөхөд нэг сард 200-аас доош мянган төгрөгөөр лизингээ төлөхөд байртай болох бүрэн боломж нэгдэж байгаа байхгүй. Тэгээ яагаад ийм юм хийхгүй байгаа юм бэ? Ерөөсөө хүний хэрэгцээ болгоны цаана хужаа санаа явж байна гэж хятад ардыг үг үйдээ. Яг энэтэй адилхан Монгол түмний амьдралыг дээшлүүлэх гэдэг нь болгонд энэ дарга нарын бизнес яваад байгаа маа. Энийг болиулъя. Төр өнөөдөр төршиг төр. Иргэдээрээ бизнес хийдэг төр биш. Иргэдийн амьдралыг аз жаргалтай болгож чаддаг тийм төрлөө орой. Манай намын зорж байгаа юм байгаа шүү дээ. Бид ерөөсөө ил тод байдлыг бий болгоё. Манай намын зорж байгаа иргэдээ аз жаргалтай амьдруулъя. Стрессгүй амьдруулъя. Стрессгүй амьдруулъя гэж байна шүү дээ. Ийм л имийг бид төвчөндөө зорж байгаа. Монголын ард түмэн ийм л имийг энэ дарганараас хүсэж байгаа. Тийм ээ? Ерөнхийдөө бол хүн бол стресстэй маш олон шалтгаан байгаа шүү дээ. Гэтэл улс төрөө бодоод эх орн ажил үйлсээ бодоод тийм нэг төрийн албан дээр гүйцэд ажил амжуулах гэдэг тэр нь бүтдгөө тэрийг бодож стресстэй гэдэг бол улс төр бодож стресстэй тийм эх орноо бодож стресстэй гэдэг бол иргэдийн хувьд бол байж болохгүй асуудал. Энэ бол амгалан тайван байдал нөгөө л нэг үндсэн хуулиар олгогдсон эрх хэрэгчлөө зөрчигдөд байгаа байхгүй. Тийм учраас бид нар иргэдийн амгалан тайван байлгаа, иргэдийн стрессгүй байлгаа гэдэг сан саналыг бол манай нам гаргаж байгаа. За өдөр болгоныг нэвтрүүлгийнхаа үеэр өрөө хэлж байгаа. За өчигдөр бол цагаа баримтчилж сурья гэсэн. За өнөөдөр бол юу гэж уриалгах чинь вэ гэхээр Монгол түмнийг очир дараалж одоо тийм төв зогсож сурья, очирлож сурья гэж хэлэх гээд байгаа тийм. Ер нь хууль дүрмээ барьдаг болоо. Төрийнхөө хууль дүрмийг барьдаг болоо. Бас эргээд манай ард иргэд төрөө хүндэтгэх хэрэгтэй байна. Одоо сая гэхэд би наашаа ингэж явж байхад цагаан зураас даваад нэг маш ирэх гээд. Ирэх гээд. Тэгээд дүү жолоо иржсэн. Тэгээ нөгөөдхийг дөрөн зөрчүүлэхгүйгээ шахаад орсон чинь ах цонхоо онгол өгч байгаа. Хөдөөний галтар батсан минь. Чи юунд шахаад байгаа юм бэ гэж байгаа. Тэгээд тэр хүн хотын хүн юм байна л да. Тэгээ хотын хүн цагаан зураас давж иргэдэм гинэ. Болд юм аа. Болд юм уу? Тэгээ хотын хүн юм бол үлгэр жишээ тэр соёлоо харуулъя л да. Яагаад ийм бид буруу сэтгэл хөдөө хот гэдэг ийм яагаад буруу ялгаатай болоод байгаа юм. Энэ Монголын ард түмнийг хэд хуваах гэсэн. Хөдөө гадаа гэж нэг хуваа. Ман ам Монгол ардын нам ардсан нам гэж нэг хуваа. Манай нутаг танай нутаг гэж хуваа. Гэхдээ энэ Монголын ард түмнийг хэд хувааж өнөөдөр энэ Монгол улсын хөгжлийг өнөөдөр өгөх гэсэн юм. Ерөөсөө бид ийм 3 сая болоод монголчууд хөгжнөө гэж хэлж байгаа. 3 сая болоод хөгжив. Тэгвэл 3 сая болсон яагаад хөгжихгүй вэ? 3 сая болсон ч гэсэн бид нар ингээд 30 40 гişиг болоод хуваагдчих юм бол 3 сая болооч нэмэргүй. 300 сая болооч нэмэр алга. А гол нь 300 мянга хүнтэй хамтаа байсан ч бид атгсан гар шиг ийм нэгдэлтэй ард түмнийг бий болгох хэрэгтэй юм байна. Тэгхийн бол тэр хамгийн хүчрхэг улсыг бүтээн. Манай намын зорж байгаа нь энэ ард иргэдийг эвдээ байлгах гэдэг байна. Тийм учраас бид хоёр тэр хуйлаан дагдаг болъё. Цагаан зураасаар гардаг болъё. Энгийн юмнаас ахлая. Манай ерөөс сайн иргэдийг бий болгож эхлэе. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа сайн иргэд бий болоод ирэх юм бол тэр сайн иргэд сонгуулийн үед 20 мянган төгрөгийн төлөө саналаа олдохгүй. Үн цэглэлийн төлөө саналаа өгж энэ үнэн баа зөв намын бодлого
тэр төвшөндөө өнөөдөр ялах төвшөндөө очих юм аа гэдэг ийм л юмыг би маш томчхон юм ард иргэдтэй тавьж байгаа. За манай ард иргэд бол одоо манай уцаар холбогдож байгаа иргэд бол энэ банкны хүүний тухай ярьж байна. За төрийн албанд орж байгаа энэ шахааны тухай ярьж байна. За сая ардын намын одоо дараг Мегомбын инх бол улсын хурлын дараагийн инх бол төрийн албанд орсон улсуудын сая бүрдсэн шинжилгээний мэрэгжлийн засгийн сарын 51% нь бол шахааны улсууд байсан гэдгээ аль биесээр мэдгдсэн. Энэ бол одоо ямархуу завхрал байгаа гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Бид энийг чинь болиулъя гэдэг. Ерөөсөө Монголд төрийн хийх ёстой юм хийгдэхгүй. Буруу хийгдээд байгаа учраас бид энэ бүгдийг зөв болохын тулд энэ нам гарч ирж байгаа. Энэ саналыг гаргаж ирж байгаа. Би хэлээд байгаа нам гэдэг бол үзэл санаа, үзэл суртал байд юм аа. Улс орно. Бид 90 онд арчил хийгдээд Монгол бол дэлхийн олон улсад хүлээмжлөгдөөд цаасан дээр олон гэрээ контрактад бол Монгол бол тусгаар тогтнолтой болоод бид боломжийн төвшөнтэй улс орн маань очиж одоо хүнээ аз жаргалтай болгодог төвшинлүүг би явах хэрэгтэй. Дараагийн төвшинлүүг улс орноо явуулмаар шүү. Тэгээ бид дараагийн төвшинлүүг явуулахын тулд энэ үнд зүйл, үзэл санаа, үзэл суртал гэдэг юмыг бид гаргаж ирэх ёстой. Тийм учраас бид хүнээ аз жаргалтай байлгадаг, ил тод байдлыг эрхэмлдэг ийм төр засгийн төлөө бий болохын төлөө явж байгаа. Магадгүй энэ үзэл санааны төлөө явж байгаа Хотгонбаатар өхүүл яах вэ? Батгшиг өхүүл яах вэ? Муухагаар ярих. Муугаар ярих. Тэгвэл энэ иргэдээ аз жаргалтай болгоно гэдэг энэ үзэл санаан дээр нэгсэн дараа үеийн дахиад өргөжлүүлээд явах хэрэгтэй байхгүй. Гэтэл энийг Хотгонбаатар хийлгэн гэж битээ төсөв. Одоо манай ард түмэн тэгээд шүү. Нэг үе яалаа да. Бид юмыг мартаж байна. 2009 оны сонгуул дээр захиагийн хэлбэг дөрж ард түмэнтэйгээ амин нэг байя. Шударгал байя. Тэ? Одоо юу гэлээ? Судраг бацгайл гэж судраг бай ард түмний амны. Тэгэхэд манай ард түмэн бараг ихэнх нь ерөөсөө элбэг дөржийл гаргачих юм бол их ордон сайхан болох юм байна. Шудраг болох юм байна гэж ямар их хүсвэ. Гаргаваа. Тэр хүнийг гарсан 4 жилийн дараа 8 жилийн дараа энэ хүн ерөнхийлөгч суухад энэ хүн шиг муухан байсангүй гэж бид нар хэлээ бууж штэ. Энэ юу юм? Хүн гаргахын буруу юм. Тэр хүнээр дамжууд үзэл санаа гаргах хэрэгтэй юм аа. Энэ үзэл санааг чинь ард түмэн зон олон минь түмэн олон минь. Энийг чинь нэг хүн хийдэг юм аа. Энийг нэг том бодлого хийдэг. Энэ бодлогын төлөө хүмүүс нэгддэг. Тэр сайн хүмүүс чинь сайн бодлогын төлөө нэгдэх ёстой. Гэтэл сайн бодлого яриад байхад нэгдэхгүй байгаа улсуудыг сайн их оромч гэж бид яаж хэлэх юм бэ? Амин хувийнхаа төлөө улс төр хийж байгаа улсууд бидний дунд ирэнтэй парамтай энэ хорвоо дунд чинь их болоод байна гэдэг зүйлийг л хэлээд байна. Тийм учраас үнэн ба зөв нам ийм бодлогыг гаргаж ирээд одоо манай ард иргэд асууж байгаа. За үнэн ба зөв нам гэж яагаад ийм нэр өгсөн юм бэ? Нэр нь ямар сони юм бэ? Тийм ээ. За юм уншиж судалдаг нэлээд мэдлэгтэй улсууд бол энэ үнэхээр зөв нэр байна гэдэг шууд хэлээ мэдчихэв. Яагаад вэ? Монголд үнэн юм аа. Бид өнөөдөр залуучуудын нам ч юм уу ард түмний харилцаа тэгээ олон түмний жаргая гэдэг намыг байгуулж болно. Үгүй тэрүүгээр чинь жаргах юм ард түм. Ардын нам гэдэг өнөөдөр байж л байна шүү дээ. Тэр дотор чи ардууд байгаа юм уу? Олигархууд байгаа үстэй. Ардсан нам гэдэг байгаа үстэй. Тэр чи арчил юм уу? Мөнгөний нам үстэй схем хийсэн. Одоо өөр яад хувьсгалт нам бэ? Ямар хувьсгал хийх гэж байна? Нэг хоёрыг аврыг гэдэг хувьсгал хийх гэж байна. Нэг хүнийг аврыг гэдэг хувьсгал. Монголын ард түмэн энэ хоёр гэдэг ганцхан өртөө биш ээ. Монголын ард түмэн өртөө юм бол ирэх ирээдүйдээ л бид өртөө. Ирэх нийгэмдээ бид өртөө. Монгол хүн өнөөдөр сайн нийгмийг бүтээх энэ явцдаа л бид нар өртөө байхгүй. Тэгэхээр манай намын бодлого өнөөдөр гаргаж ирж байна. Тэгээд бид монголчууд гэж үнийн малгай. Үнийн хэрэгтэй байна гэж. Ил тод гэдэг чинь. Тэгэхээр бид үнийн юм бий болгоё. Нөгөө талдаа юу юм? Зөв хүнээ гаргая. Зөв л хүнээ гаргах юм. Зөв л хүнээ олъё гэдэг байхгүй. Тэгээд тэр зөв хүний чинь нэгтгэхэд үнийн юмтай шүтэн барилгаар холбох юм бол энэ үнэн ба зөв нам гэдэг чинь жинхэнэ утгаараа бид гаргаж ирж байгаамаа. Дээрээс нь би хэлээ. За манай өнөөдөр улс төр мэддэг улсууд социал демократ үзэл баримтлал гэдгийг өнөөдөр уншаад судлаа. Социал демократ үзэл баримтлал гэдгийг үн зүйл чинь өнөөдөр Монголын ард түмнийг үсэж мөрөөдөд байгаа. Тэр эрхчлөө шударгаас олон ургац үзэл тэгшэрх гэсэн ийм юм өнөөдөр тавьдаг юм аа гэдгийг бас ард түмэндээ хэлээ. За манайхан бол чат бичээд байна. За утсаар бол одоо улсууд холбогдож маш их саналуудыг хэлж байна гэж байна. За фэйсбүүкээр лайв бас шууд дамжиж явж байгаа. Манай ард иргэд бас саналыг хэлээрэй гэдгийг бас
нэмээд хэлье. Асуултаа бас асууж болно гэдэг. За ярьж байгаа ажил хэрэг болгоороо залуучуудаа гэсэн байна. Ажил хэрэг болгоосоо ер нь хууль бол монголчуудад үйлчлэгдэггүй шүү дээ. Хууль бол бүгд хуурамч шүү дээ. Ядарсаа хаад бидэнд л үйлчлэхээс дээрх дараа нарт хизээ үйлчлэгдэг байлаа. Энэ бол хизээч шудраг зүйл биш шүү дээ. Энэтэй бол бүгдээрээ санал нэгтэйгээр одоо тэмцэх тухай юм бичсэн байна. За архангачууд бид та бүхнийг үзэж байна. Тэгээд дэмжиж байгаа шүү гэсэн байна. За үнэн бодит зүйл ярьж байна да. Ийм бодолтой зүйл, ийм бодит зүйл ажил хэрэг болгоороо одоо л гэж дэмжиж байна л гэсэн байна тий. За одоо энэ бидний ярьж байгааг ажил хэрэг болгохын тулд түмэн олонний минь дэмжлэг хэрэгтэй. Олон түмний дэмжлэг хэрэгтэй. Одоо энэ телевиз үзээ сууж байгаа тий таны телевиз үзээ сууж байгаа таны дэмжлэг хэрэгтэй. Та өнөөдөр энэ бодлогоо улам төгс болгоход маань бидэнд санал гэж шүүмжилж, хамтарч, нэгдэж, нам гэдэг чинь гişүүд дэмжигчдийнхээ жинхэнэ үзэл санааг өнөөдөр нэгтгэж бодлого болгодог газраа. Бид энэ бодлогыг бичиж байна. Бий болгож байна. Академичд бичиж байна. Өнөөдөр улс төрд байж байгаа энэ болохгүй энэ нөхдүүдээ эвлэрэхгүй за зөв нийгмийг бүтээя гэд нэгдсэн ийм улсууд өнөөдөр нэгдээд бид энэ намын мөрийн хөтөлбөр хөтөлбөрийг дэмжих. Хамгийн гол нь эргээ яваад очиход ард түмний дэмжлэг тэр сонгуулийн цагт болон одоо цагт өнөөдөр хамгийн хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хамгийн том хүч энэ үзэл санааг хэрэгдэх хүч бидэндээ гэхээс илүү энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа. Энэ бидний бодлогыг өнөөдөр сонсоод сууж байгаа эрхэм тантай 100% холбоотой гэдэг зүйлийг хэлье. Би танд дахиад хэлье. Нам хэрэггүй гэдэг энэ бодлыг бид ухаантайдаа ойлгож байгаа юм байна. Энэ хоёр бодлогоор нам хэрэггүй гэдэг бодлыг бидний тэрхэнд өнөөдөр хийж өгсөн байна. Тэгээд хизээч энэ хоёр намаас өөр зөв бодлого ярьсан залуучууд гарч ирэхгүй болтол улс орны чи өгөө хийжээ. Тэгээ энэ хоёрлууд орох хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн албанд ажилд орё гэж байгаа залуучуудыг хамгийн түрүүний сонгодог сонголт энэ хоёр нам болчих. Энэ хоёр нам хүчтэй байх биш. Энэ хоёр нам эрх мэдэлтэй байгаа учраас тэр эрх мэдлийг ашиглахын тулд өнөөдөр залуучууд энэ нам руу ордог болсон юм байна. Одоо бид нар болий. Уучлаарай. Ард түмэндээ мөнхөд эрх мэдлийн үлдээе гэж бодох юм бид арай өөр сонголтыг хийх хэрэгтэй гэдгийг төмөө олондоо бас хэлье. За ерөнхийдөө бол дэлхийн улс орнууд одоо намын тогтолцоо гэж байна л да тий. Нэг намын тогтолцоо, хоёр намын тогтолцоо, олон намын тогтолцоо гэх жишээний 3 янзын тогтолцоо байдаг. Гэтэл өнөөдөр Хятад, Умар, Солонгос гэдэг юм уу Куб зэргийн одоо заграгалтын дэглэмтэй орнууд бол нэг намын тогтолцоо байгаа юм. Нэг намын тогтолцоо үйлчилж байгаа. Бидэнд бол 90 оноос өмнө бол нэг намын тогтолцоо байлаа шүү дээ тий. За тэгвэл Америк, Англи, Япон зэрэг орныг хоёр намын тогтолцоо гэж хэлдэг. Гэхдээ хэлдэг. Гэхдээ яагаад ингэдэг вэ гэхээр ерөөсөө нэг хоёр нам засагт нь гарч ирээд л те үздэг одоо те тэгээд тэр хоёр намын аль нэг нь суудл авдаг тэр хоёр аль нэг нь нам нь өрсөлддөг гэнээс ийм жишгрүү тогтцсон. Монгол яг энэ жишгрүү яваад байгаа юм шүү. Ерөөсөө ардын намаар гэсэн нам өөр нам хэрэггүй байна гэдэг ийм л бодлоо. Гэхдээ энэ хоёр чинь нам биш байгаа. Мап болчиход байна. Яагаад мап юм бэ? Нам гэдэг чинь улс орноо хөгжүүлэх. Одоо бид хоёр шиг улс орноо ингэж хөгжүүлнэ гэдэг үзэл санаа ярьдаг байхгүй. Тэр үзэл санаа менежментийн төлөвлөгөөг ард түмэндээ хийж тэр ард түмэнд дэмждэг байхгүй. Одоо манайд юу яваад байна? Энэ хоёр чинь үзэл санаа байхгүй, үнд зүйл байхгүй болоод ирэхээр тэр нэг нэгэ муулдаг. Тэр хужаа юм аа. Энэ тэрнтэй явуулсан юм аа. Хүнчлийг нь явдал. Тэгээ юуных нь одоо сүлдээ нэг тагж чагнаж байгаа бичлэг тавьдаг. Зүгээр хов улс төр ярьж байна. Ерөөсөө бид нэр хов ярихдаа гаргууд артхан болж хурж байна. Хөгжил ярихдаа хойр артхан болж хурж байна. Бид юуг дэвшүүлээд байгаа? Үнэн ба зөв нам бид хоёр энэ хоёр намыг бид ярмааргүй байна. Яагаад тийм? Монголын ард түмэн дүнгийн тавьсан гэж хэлээд байгаа. Маш тавьчихсан да. Гол нь үнэн ба зөв нам улс орноо яаж хөгжүүлэх юм бэ гэдэг энэ бодлогоо ард түмэнд ярих нь бид хамгийн нэм чухал байгаа байхгүй юу? Чухал байгаа. Тэрийгэл бид хоёр одоо нэвтрүүлэг бол ерөөсөө ажлын өдөр болгоно 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд гарч байгаа. Энэ хугацаанд бид хэд чадан ядан ойлгож ард түмэндээ нэг цагийн нэвтрүүлэг боловч ингээд ард түмэндээ ойлгож хэлээл байгаа маань учир нь энэ шүү дээ. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчнээ бас бидэнтэй холбогдъё, бидэнд одоо яаж уулзах вэ те? Та намд яаж хэлцэх вэ гэдэг олон асуултыг бол тавьж байгаа. 2017 оны 10 сарын 8 буюу за бүтэнсэн өдөр байгаа. Бүтэнсэн өдөр 2 цагаас манай намын байран дээр одоо яг ингээд та нарыг дэмжиж байна, бид үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм аа, бидний үзэл бодлыг тусгаач намынхаа мөрийн хөтөлбөрт те хаалтаа дэмжиж игээд нэгдээд ажиллая гэсэн ийм хүмүүсийг бол намынхаа байран дээр урьж байгаа шүү. За 10 сарын 8-ны 2 цагаас 14 цагаас зүг 2 цагаас
урьж байна. Тэгээд тэр хүмүүс болохоор нам дээр ирээд үзэл бодлоо хуваалцаад намын мөрийн хөтөлбөртөө танилцаад тийм ээ. Тэгээд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно. Тэгээд бас бидэнтэй хамтраад ажиллаж болно шүү гэдгийг нээлттэй байгаа тийм. За найруулагч одоо энэ эфир дээр дэлгэцэн дээр гарч байгаа зураг руу камер өргөхийг хүсэж байна. За одоо энэ юу юм бэ гэж. Сайн хүмүүсийг зүгээр суугаад л байвал, сайн хүмүүс зүгээр суугаад л байвал, муу хүмүүс ажиллаа хийсээр байх болно гэдэг. Энэ ямар агуугүй. Тийм ээ? Энэ бидний яриад байгаа үзэл санааны чинь нэгэ. Өнөөдөр эх орноо гэж бодсон, улс орноо гэж сэтгэлтэй та өнөөдөр гэртээ улс төрчихгүй би гэж зүгээр суугаад авах юм бол муу хүмүүс чинь ажиллаа хийсээр л байх болно. Ингээд таны болоод бидний ирээдүй, бидний үр хүүхдийн ирээдүй гэдэг юм өнөөдөр яригдахгүй. Өнөөдөр та өнөөдөр хэдэмт ажиллаа хийгээд уул уурхайд ажиллаад хэдэн төгрөгийн цалин аваад таны амьдрал өнөөдөр асуудалгүй байж болно. Сайхан байж болно. Өнөөдөр таны үр хүүхдийн үед чинь ямар болох юм бэ? Өнөөдөр уул уурхай ашиглаад бид нар тэр зүүн хараад сэлэнгийн зүүн хараад зүү бусаар уул уурхай ашиглаад өнөөдөр явж байгаа боловч тэндээс нь тэнд та ажиллаад хэдэн төгрөгийн цалин авж байгаа боловч тэр уул уурхай буруу ашигласан гороор усгүй болоод байгаль дэлхийн амьгүй болоод ирвэл таны үр хүүхд чи хаана амьдрах юм бэ? Та ингийн хайртай миний хүүхд минь гэж үнсэж авдаг тэр хайртай хүүхд чинь хаана амьдрах юм бэ гэдэг асуудлыг та бодооч. Би нэг жишээ яриа. Нэг ихч бол Facebook дээр пост оруулсан байсан. Юу гэж гэж. Би хамгаа саралдаг ганц охинтой. Охиныхоо төлөө бүх амьдралаа зориулсан. Өөрийнхөө аз жаргалыг бодоогүй. Охиноо л аз жаргалтай хүн болохыг зорсоо. Охин маань үеийн залуутай суусан. Би хориглоогүй. Хайр дурлал. Гэхдээ суусан залуу нь арх буудаг. Танхаа. Охиныг минь зодоод байна. Охин минь одоо зовж байна. Охин минь одоо зовж байна. гэж. Одоо би яах вэ? Тэр хүн битсэн баг. Би охиноо ганцхан аз жаргалтай хүн болохын төлөө явчихъя. Гэтэл охинтой минь ямар хүн суух нийгмийн тухай би ажиллаагүй. Би уг нь яах вэ? Охинтой минь суух тэр үеийн залуучуудын мэдлэг боловсролтой хүмүүжлтэй хүн болоход би анхаарах биччихье. Би энийг хийгээгүй. Одоо охин минь зовж байна гэж. Би улс төр гэдгийг чи яагаад би хийх ёстой юм? Өнөөдөр улс төр зөв явсан хүн юу гэдэг? Үр хүүхдээ хинтээ сухыг хоригддаг. Өнөөдөр байгаа манай дарга нар үр хүүхэд нь нэг сайхан залуутай суух гэхээр салгаж штий. Чи гуйлагчтай суух гэлээ. Чи ядуу үнтэй суух гэлээ. Тэрнтэй чи суу гэж загаад. Одоо бүр муу амьдрсан балгаараа үр хүүхдийг ирээдүг өнөөдөр балалж байна. Үр хүүхдийн хайр дурлалаар тоглож байна. Хэрвээ зөв амьдрсан нийгмийг бүтээсэн бол юу гэдэг? Миний хүүхдүүдээ энэ Монголын үеийнхээ хинтэн чи суу. Яагаад вэ? Аав нь бүтээсэн нийгэмд итгэлтэй байна. Энэ нийгэмд ахын сайн хүнийг бүтээсв, аав нь сайн хүнийг бүтээсв учраас миний хүүхэд дуртайтай суу гэж хэлдэг байхгүй юу? Бид ийм нүүр бардам улс төрийг Монголын ард түмэнд санал болгож байгаа. Отгонбаатар Батган шиг тэргүүтээ 4100 залуучууд одоо нэгдсэн байгаа 4100 залуучууд Монголын ард түмэнд ийм нүүр бардам улс төрийг санал болгох гэж байна. Бишээ нэгдэн гэж бодож байгаа. Монголын нэгдэж байгаа. Бүр бид олоолаа бол. Бид олоолаа болно. Тийм. Тэгээ ийм сайн ирээдүг бид нар бүтээж иж улс орноо сайхан болгож иж. За нэг одоо ингэж ярих. За одоо би одоо ганцхан зүйл ярьж байна. За энэ бол Улаанбаатар хотод энэ одоо манай найруулагч дотор энэ бол Улаанбаатар хотод явж байгаа. Хотын төвөр явж байгаа шугам хоолой, цэвэр усны шугам хоолой дотор талын зэмэрсэн турба. Зэмэрсэн турба. За бид ийм юмнаас Улаанбаатар хотын орон сууцнд амьдарч байгаа улсууд ийм юмнаас өнөөдөр ус ууж байна. Одоо энийг хууль маргааш хөгжлүүлээ. Үнэн ба зөв цаг. Би бүрээс авчихсан. Харин таны машин тест байгаа. Таны машин тест байгаа.